эцэшээгийн философи бол ёс суртахуун амьдралын утга учир, хүний оюун санааны гүн гүнзгий өөрчлөлтийн тухай уран бүтээлч зоримог сургаал юм. Түүний бурхан өгсөн гих алдартай хэллэг нь орчин үеийн хүмүүст уламжлалт шашин итгэлийн оронд шинжлэх ухаан, логик, тав тухыг шүтэж амьдралын утга учирыг гаднаас бус дотроосоо ирж хайх болсон цаг үеийг илэрхийлдэг. Тэрээр хүн төрөлхтнийг уламжлалт итгэл үнэмшил, шашин шүтлэг, нийгмийн тогтсон ёс, суртахууны хэмжигдэхүүнийг дахин нэг тунгаан гэрхцүүлэхийг уриалсан. Бидний өвлөж ирсэн үнэт зүйлс нь цаг хугацааны эрхэнд ач холбогдлоо алдаж, тэдгэрийг сохроор дагаж биш, шүүмжлэгч байж сурахыг нэцэшээ сануулдаг. Энэ нөхцөлд юу зөв, юу буруу болохыг шийдэх нь зөвхөн танаас хамаардаг. Нэцэшээг нь дэвшүүлсэн дээд хүн буюу амар менж бол энэ хүнд ачааг үүрч утга учиргүй мэд хорвоогийн дунд өөрийн үнэт зүйлсийн утгыг бүтээж чаддаг зоригт нэг юм. Түүний философи биднээс өөрийн амьдралын ухамсартайгаар бүтээж зовлон шаналлыг хүртэл утга учиртай болохыг шаарддаг.